1 2 1 2. 1 2 3 1 2. За өчим энд манайхаа тэгээд эргчлөө энэ 7 хоногийн дугаар орж байна. Тэгээд 3 дахь лав гарагт хийгээгүй. Ах маань 4 дахь өдөр гэрчээсэн учраас сайн өдөрсөн хаа. Сайн. Тэгээд ахыг байхгүй үндэсний бодлогоороо хуралдлаа намын баяраа хийлээ. За нэг инээдэмтэй болсон. Тэгээд та тэн дээр явахтай нөө тэгэл үзэл санаагаа яриад эргчлөөгөө яриад хувь хүний эрх хувийн өмчөө хамгаалахгүй маа. Тэг ингээ хувь өмчийг хувь хүнийхээ эрхийг хамгаалах хэрэгтэй. Хууль зүйн сайд нь өмч хураана гэдэг ийм хууль гаргаж манай наваас болохгүй гэсэн чинь тэнцээ ойлголтоор нэг манай цэвэр зүснэг Халтмаагийн Баттулгын чинь ойлголтоор алтан гэрэл чиний ах нарыг ч өмчөөх хураах гэж байгааг л дайрж байна лээ. Тэгээд уржигдрын тэр энэ нөгөө нэг төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар сэтгүүлч юм асуугаад энэ нэг яах юм бэ гэж асуусан чинь хариулмааргүй ингээд явна лээ. Тэгэд би ойлгохгүй юу гэж ойлгоо гэхээр энэ хууль бол эрхчлөөг авчирсан та нарын өмчийг хураах, та нарыг хилгүй болгож авч энэ Монголыг устгах гэсэн ийм хуулийн төсөл оруулах гэж зүтгүүлээд байгаа юм байна гэж ойлгосон доо. Тэгээд одоо жишээ нь улсад нэг ч удаа тайлж үзээгүй. Тэгээд ах нарын чинь өмчийг хураана гэхээр одоо та миний ах нарын малныг тань өмчийг л хураах юм дээ. Ингэж л бодсон доо. Тэгээд ийм үйл явц танд юу гэж бодогч байна? Одоо үйл элбэгдөрж идрийн би энэ уул уурхаатай холбогдсон идрийн минь мэдгүй үл ах би ах идрийн даах идрийг тийм уул уурхаа муурхаа идэр зэжимсэн юм байдаг юм уу? Танд мэдж байгаа юм байна уу? Бийхгүй би дуулаач нэгдүгээр хоёрдугаар надад мэдэгдэх тийм сэжим ерөөсөй байхгүй. Нэгдүгээр хоёрдугаарт намайг ноолдог нэг л юм би ард кино театр. Тэрийн зөндөл олон хажуугаар номжирмаар нь худалдаж аваад за хугацаанд нь тэр 14 хоногийн дотор төлөгсөн мөнгөний төлөөд тэгээд авсан. Тухайн цагийн журам дөрмийнхэн дагуу авсан шүү дээ. Одоо 2005 онд шүү дээ. Тэгээ 2005 онд ямар засаг байлаа. Хийн засаглаж байлаа гэж бодохгүй юу? Тэр хүмүүс энэ засвар урлагийн хүм байгаа юм. Нэг кино театрыг ингээд номжурмаар нь авъя гэж яхад батгалзахгүй гэдэг баримталтай байгаад ингээд шийдэгдсэн асуудал. Тэгээд тэр хүмүүсийг надад хандаж байгаа тэр хандлагыг одоо юу гэдгийг энэ хүн уран бүтээлчин явандаа тэгээд явах байх гэж найдлага байсан уу? Тэгэхгүй марч байсан л одоо надад зам нээж өгсөн тийм ээ. Та худалдаад авах боломж байна. Худалдан авах гэрээний дагуу. Тийм явдал болсон. Тийм. Нэг ийм юм. Тэгвэл далимд нь хэлэхэд бас нэг л адлаад ялгуурлан гадуурхах сэжим гаргалгүйгээр хандсан хандлагад нь би хүнддэгч талархаж явдаг. Тийм юм. Эдгээр андуураад 1996 оноос 2000 оны хооронд болсон үйл явдал гэж андуурд юм албаар тэгдэг юм уу? Батүлээс элбэгдэрж бас үнэгүй авсан гэдэг юм ярьдгийг. Ардын намаас бэлгэнд авсан эрхчлөөний дууч одоогийн бизнесмен Сосрором гэж ирэл зандаа хөөгийн хингүүл заналтаагаар нэг жиргсэн байсан. Тэгсэн. Би яаж дугаах вэ хариг нөхсөлтөө. Тэгээд чимээг болчихсон. За одоо ч чимээ мэмээ одоохондоо гайгүй л байна. Одоо манай нэг хоёр залуу төсөл хэрэгжүүлэх гээд одоо дөндөл ажил хийсэн дандаа саад болдгийг. Одоо нэг тийм саад гарахгүй шүү нэг юм хэрэгжээд энэ хавар зунаас ажил явна баг. Явуулна ч гэж бодож байна. Ийм юм. Тэгээд хураах юм гэвэл нэг сүрхий шиг хураагдах юмч болох уу? Харин тийм. Би наадах чинь одоо өөр дээр нэг тохолгүйгээр ингээд нэлээ өргөн хүрээгээр харахлаа зэрэг
саяын үндэсний бодлогын хорооны хорлолын явцыг давчхан мэдээллийг тэгээд нэг формал нэг хэлчихье. Формалны хандлагаар тийм хуурамч хандлагаар нэг их хурлархуу юм хийж юм лээ. Баярын маягийн тийм ээ. Энэ бол нөгөө л нэг хуурам боддог арга. Тэр нь одоо шинээр гэх юм уу? Шинээрч биш юм аа одоо юм тийм. Сурц арга зал юм да. Ардын намаа тайгаан дүүцхээр тийм ээ. Тийм. Тийм одоо коммунист, социалист, фашист хандлагууд цухалдсан буюу цухалдсан тийм ээ. Тийм үйл явц болж байгааг харсан. Тэгээ би харин одоо чивтэрчин дөнгөж сая л уулзлаа. Би 20 хэд оноод ирлээ. Тэгээ тэрийг харж суугаад энэ мэдээлэлтийг хараад эн чинь энд юу болно ерөөс нэг секундын дотор л тэнд мэдэгдэж штэ одоо энэ фейс YouTube тийм ээ. Тэгэхээр юу ч нуух нэмэрэг болсон хэрэг шүү дээ одоо бол. Тэгээ тэр явцыг харж байхад би иймч лойдрууд байх гэжтэй илгэж бодож ирсэн. Тэгээ тэр дотроос би лидер хайсан. Манлайлагч юм байна. Сэтгэлгээний манлай тэн явна. Мэдээллийн оройд хэн хөрсөн байна. Мэдлэгээ хэн арвжуулсан байна. 21 дугаар зуунд таацсан шинээр урагшаа гэсэн сэтгсэн сэтгэлгээ юу байна гэдэг ингээд нэлээд сайн харсан. Тэгээ би чамаар багсан. Баярлалаа. Одоо манай чинь байвал үнэхээр би бол зүгэн дутуу үнэлж байгаа юм биш. Илүү үнэлж байгаа юм биш. Яг бодтойгоор үнэлэлт өгөхөд одоо монголоор тэр манлайлагч гэдэг үг нөгөө хүмүүсийн ярь занснаар лидер мөн байна гэж. Одоо цэгийн лидер бол манай Чимбат мөн байна. Нотлогдлоо гэж би дотроо шамаараа бахархад суугаад. Чаас лидер гэж өөрсдөө андуурсан хэдэн литрүүд лойдер болцгооч дээ гэж харсан. Яагаад лойдер гэж байгаа юм бэ гэвэл 400 менежер 400 ямар юм нэ хяналтын менежер нэг нь ямар юм менежер бүтээмжийн менежер яа бүтээмж гэдэг юм лүүд бүтээмжийн менежер би зэрэгтэй менежер гэдгээр нүгээр нь бичээгүй юм. Тийм билээ. Менежер гэсэн юм. Тийм билээ. Тийм тэгээд тэр төрийн өмчийн газар очиж татвар төлөгчдийн мөнгөний мемэнд байгаа юмыг сорох нэ дээ. Тийм ээ. Тэгэхээр би бүтээмжийн менежер, хяналтын менежер ингээд 400 тийм үү. Энэ ганц хүн 400-гийн тоотой хүн биш үү? Оюутны хоёр чинь. Тийм байна. 400 сая жуулчин авцраа 400 мянган орон сууц барин 400 хяналтын бүтээмжийн менежертэй болно гэдэг. Тэгээд тэр менежерэнтэй их дуртай юм а. Тэр Пөрөвдөрж ярьж байгаа тэр таймер гомн нүдэн сэрэгцэрсэн явах юм. Чи хэлсэн ажлын байр олгодог газар харчилсан нам бишээ гэж тийм ээ. Үнэхээр тийм. Ажлын байраа хэн бий болгодгийг, ховийнхан бий болгодгийг, ховийн одоо нэгэн үндэсний хэмжээний болсон компаниуд бий болгодгийг, ховь хүн өөрөө ажлын байраа өөрөө бий болгодог юм аа. Тийм учраас ажлын байрыг бий болгодог газар бол нам биш, төр биш. Тийм юм. За тэгээд авилгал болоод ярилцгааж байна лээ. Авилгалыг бол төр өмч төвлөрүүлээд байгаа цагт авилгал болмол зузаарна. Тийм ээ? Тийм. За тэгээд 14 мега төсөл гэж байгаа тийм ээ. Төрүүний мега төслүүд нь яаж мяарлаа. Тийм ээ? За лавл 14 хүн шоронд явсан тийм үү? Тэгвэл тэдэн тэр мега төсөлтэй зарим нь холбоотой, зарим нь ондоон зүйл англиар шоронд явналаа тийм ээ. Тэгээ би бол эртхэн шиг дуулах чи гэж бодлоо. 14 мега төсөл чинь 14 гаруй хүн 461 рүү авчиж тамлаа. Тэр тамд дуртай хүмүүс бол эн чинь нэг юм анзаараад байгаа юм шүү. Нэлээд том хөрөнгө татвар төлөгчдийн хөрөнгө компаниудын хөрөнгийг шуучгаад 40 сая төгрөгөөр торгуулад
гардаг нэг мод дэлгэрлээ шүү дээ. Тэгсэн. Хэд хэдэн хүний 40 сая төгрөгөөр тогоо тэд нар чив чимээг болцгоосон тийм ээ. Тэгсэн. Тэгээд цаана ашигтай байд юм байна. Тэгж бизнес хийгээд байна шүү дээ. Энэ төрийн дарга нар чи тийм ээ. Оронд нь явчих. 40 сая тархуулчих. Тэгээд цаана хичнээн их найдаар навдаг юм дээ тийм үү. Нүүрсний өчнөө их найд яригадаад байгаа тийм ээ. Тэр их найдаар энэ зам харахгүй авахар зам тэр хотлоо ярьдаг дүүжин галт тэрийг нөгөө метро гэж хийж өгчнөө мөнгө эдгээр өөрсдөө харамлчаад байна шүү дээ. Тэгсэн. Ийэлт байгаа гэж. Тэгсэн. Тэр үйл явцаа өөрсдөө баригдаад байх юм. Одоо ингээд элтүүд олоо юм хийгээл тийм хаанаас хин нээс мөнгө гарч юм хийдгийг ингээд анзаархаар тийм байгаад байгаа байхгүй юу. Тийм. Тэгээд ардсан намын үндэсний бодлогын хорооны их хурл энтрийг хараад би одоо дотор хотоодны мохроос чаамаас та гэж гашуудад суусан. Би эмгэнээгөө. Гашуудсан тийм юм. Тэгээ яагаад гашуудсан бэ гэвэл хэзээний билээ өвгийн хурлаар өвгийн гишүүн байхдаа чи за ингэ сайхан байсан тийм ээ. Эрдэнэ нэг 3-4 хүн босож үг хэлсэн дэгээ тийм ээ. Тэгээд манай зарим нөхдүүд яг нэлээд прагматик юм яриад өнгөрсөн. Чиний хувьд миний хувьд бол зинхэнэ үзэл санаагаа ярьсан. Үзэл баримтлалаа ярьсан. 126 одоо хэрэггүй. 76-аараа байгээ. Тийм ээ. Тэгээд үнэхээр эрх чөлөөний үзэл баримтлалтай, хувийн өмчийг хамгаалах үзэл санаатай, хувь хүний эрхийг хамгаалдаг ийм үзэл баримтлалтай болцоод тэр үзэл баримтлалаа баталгаажуулаад ялсан нөхцөлд тийм үү? Эрх чөлөөний үзэл санаа ялсан нөхцөлд одоо шинэ үндсэн хууль тэгээд жимбис үндсэн хууль батлаа. Бэмэд тэгээд тэр үндсэн хууль нь бол хамгийн түрүүнд хувийн өмчөд халддаг хөндлөнгөөс нь оролцдог төрийн бодлого байхгүй болж байж хувийн өмчийг харин эсрэгээр нь хамгаалдаг ёс зүйтэй хараат бус шүүх сэргийлэх байгууллагатай батлан хамгаалах юмтай болж байж явна гэсэн ийм төрөл хүний эрхийг зөрчилдөг шүү. Энийг боловсон тогтолцоотой болох тийм үндсэн хуулийн тогтолцоог өөрсдөө бий болгоод ингээд дархлаатай үндсэн хуультай болж яваад явах нь зөв гэсэн ийм агуулгатай хэлсэн тийм ээ. Тэгээ эдгээр зөрсөөрөн байгаад 126-г хийлээ. За 126 гэдэг нь одоо юу болж байна те харахад бантан. Тэгээд 126-тай болчихоо. За 126-тай болчихлоо тийм үү. Сөрөг хүчний хийх ёстой шүү дээ. Тийм шүү дээ. Хамгийн гол 42 гишүүнтэй байхаа. 42 гишүүнтэй нам гэдэг бол том хяналт тогтоо шүү дээ. Тийм шүү дээ. Том хариуцлага нөхөн шүү дээ. 68-ыг хангалттай барина шүү дээ. Тэр хангалттай барина шүү дээ. Хангалттай буруу үйлдэлийг илрүүлнэ. Ингэж хариуцлагын тогтолцоо бий болно шүү дээ. Би бол эрх чөлөөний тогтолцоог хариуцлагын тогтолцоо гэж үзээд байдаг хүн. Тэгээд олон живаа юм хараад энэ дэлхийн нэг л тийм сэтгэлгээний цар хүрээгийн өөрчлөх болцсон байна гэдэг нь харагдаж байна. Тэгээд Америка, Англи, Европын орнууд бүгд л социализмчсан, бүгд л зүүнний үзэлтэй болцгоосон гэдэг нь нотлогдоо тийм үү. Тэгээд Аргентины дэвсрэлт байна тийм ээ. Энэ бол маш зөв дэвсрэлт явж байна. Ингээд харахаар цөөхөн хүнтэй манай энэ бол бас үндэстэн гişм авсаархан татварлаад би нэг ярьдаг мал ярьж байна. Цомхон бүтцтэй засаглалтай байгаад аваа явчих асрах боломж байгаа байхгүй. Тэгтэл 400 мессежер за дэд сайттай болно гэж байна. 70 гаруй сайттай болох юм байна. Тийм. Одоо 23 сайттай байгаа тийм ээ. За тэгээ бүр энэ чинь алигаа алдсан тийм үү. Тэр нь яаж цалинчих юм гэсэн чинь миний сонсноор зөв сонсноо буруу сонсноо 5 сая төгрөгийн цалинтай гээд тэгж байна. Тэгснээ орон гар юм шиг эдгээр цалингүй ажиллана гэдэг гинэ. Гэхдээ цалингүй ажилдаг 400 мессеж. Тийм. Мессеж ямар юм байдгийг. Тийм. 8 жил гудамд явлаа манай намах ингэ хогчин төгөл. Тийм. Тий гаргүй хөлгүй дүлий одоо эргэтэн гажиг дутуу мэдрэлийн солио юу гэдгийг тийм өвчтэй юу те. А тэдний эмгэг юугаар илэрдэг вэ? Ерөөсөө нам дагаал бараадал явъя. Төрийн өмч одоо татварлагчдын өмчөн дээр ч тэрнээс шууй. Тэгэл халамжлуулаад амьдрий. Тийм ээ. Тэгэл нэг хөрвийн аргаар боожно гэдэг нэг үг байдаг юм. Төлөмалыг хөрвийн аргаар боожвол хүүхдийг ч гэсэн тийм.
Ер нь нэг хөөтөнд хөрч халуун таалж зовж зүдэрсэн хүмүүс бол их нээлттэй боддог хараатай болдог гэж одоо лохозгоо хэлсэн байна л да. Чи төдий чинээ зовж байна. Төдий чинээ жаргах үдэ нээт гэж. Төдий чинээ зовж байгаа бол төдий чинээ жаргах үдэ нээж чаддгийг. А чи зовлонгийн өмнө бэрхшээлийн юм нугдаагаад унахал юм бол чамд ямар ч арга ирэхгүй. А чи тэр зовлон бэрхшээлийг даван туулж байж өөрөө гаргалгаа гаргаж байж тэгээд аз жаргалаа чи өөрөө бий болгох юм гэж. Лохозгоо хэлсэн үг шүү дээ. Бүр лохозгоо хэд хэдэн сайхан үнүүд хэлсэн. Дараа лохозгоо тухайн яригчаас зүгээр цогцдордод орчих. Тэгэхээр зэрэг 8 жил ажилгүй явсан гэд нэг хэдэн зовж сайн мэтэн байсан байна тийм үү? Үйлээ үзчихсэн зовсон тий чаавас. Тэгээд одоо зовлонгоос харахын тулд нам нь ажил олж өгдөг тийм ээ. Ажил олж өгдөө юу олж өгдөг? Эрх мэдэл олж өгдөг тийм үү? Тэгээд сэгсрээд өг гэж байна шүү дээ. Тэрний тэр чинь нээлттэй хэлж байна тийм ээ. Ер нь төрийн өмчөд орж ирээд мусын дотор төлөгчд энэ өмчийг сэгсрээд өгөө. Намын дарга нь хэлсэн байгаа би бүтгэх байгаа. Тэгж хэлсэн. Тэр сэгсэрнэ гэдэг үг чинь ямар агуулгатай хэлээд байгаа юм? Ер нь сэгсэрнэ гэж дээр нь тонол гэсэн үг шүү дээ. Гэхдээ тэнд очсон хүн тон шүү дээ. Дээр нь угаасаа төрийн өмчөд очсон хүн тон. Тэгээд энэ ардс намын ÜБХ-ийн хурал за энэ бол бантан. Энэ бол хамгийн хараар энэ ардс намын түүхэнд бичигдэх ийм гагжаа. За би тэр алтан гэрлийн авирлж байгааг харсан. Ах нарын чи өмчийг хураа гэж байна лээ. Хураах гал явал да. Эн чинь бас нэг эрх чөлөө 1990 онд авчирсан эрх чөлөө устдаг байгаа. Тэрийг устгах гэж устдаг анжин жоо. Тэгээ нүүр ордом хэлээ. Энэ залуучуудаар би бахархаж байгаа. Тэр нөгөө юуны залуучууд сая гараад баригдаад Норг. Норгийн залуучуудын тэр Норгонд эдний Норг гэхвээ. Эдний гамшигтай Норг гэх байгаа. Тэрийг Норглж байгаа тэр хүүхдүүд. Тэгээд ер нь бол надад нэг тийм совин байна. Зөв биш шүү. Совин. Ямар совин байна гэвэл ардчилсан намыг 90 онд авчирсан эрх чөлөөгийн ардчилсан намаар ностуулъя. Би нам нь ардчилсан нэртэй учраас ардчилсан гэдэг үг хэллээ шүү дээ. Тэгээ би түрүүнээс хойш ардчлал гэж ер нь баг хэлээд байгаа биз. Дандаа эрх чөлөө гэж яриад ч юм ба. Чи өтер банк тэгж ярьдаг. Тэгэхээр үнэхээр энэ Женко тэргүүтээ хэдэн нөхдүүд болвол элсэгдэжээ. За босс нь одоо том Женко нь бол барьцаалагдэжээ. Энэ барьцаалагдсан нөхөр баахан хүмүүсийг элсүүлээд гэж. Тэд нар элсэгдчихэж. Би ягаад элсэгдэж гэн гэвэл өөрөө мэдлгүй орчхож эсвэл өөрөө мэдсээр байж элсэгдэж хүчээр. Тийм үү. Тэгээд нэр өгье чи бүгд нэрийн дорчж инлээ тэр нөхдөв. Тэгээд тэрний нэг нь бол алтан гэрэл байна л да. Алтан гэрэл анханасаа ойлгомжтой байсан да. Чи тэр нэг уянгайгийн хойш мошуурн дээр нэг очоод Монголын үндэсний аюулгүй байдал альхан талд юм бэ гэж асуулаа шүү дээ би. Яагаад үндэсний аюулгүй байдал альхан талд гэж асуусан юм бэ гэвэл Шхабын асуудал баригддаг нөгөө Евразийн эдийн засгийн холбоо одоо ч бүр тэр аюултай хэрэгжиж шүү дээ. Тий. Тэрийг би яриад байхгүй. Энэ рүү хэрхэвч орж болохгүй шүү. Хуучин зөвлөлт холбоот улсын дарангуйлд байсан шигэ болно. Отооч тэр дарангуйлал илт цухалзаад хордомогоо шиг хэлээ гоцолзуулаад байна гэдэг санаа хэлээд байгаа шүү дээ би тийм ээ. Тэгээд тэн дээр бол алтан гэрлийг би ойлгомжтой гэж харсан. Миний дүгнэлт зүв байлаа. За энэ бол хэлсэгдэж байгаа хүүхэд байна гэж. Тэгэхээр Монголын 126 гишүүдээ парламентын дотор хэлсэгдсэн хүмүүс мэрсэр байна. Хамгийн харамсалтай нь ардчилсан намын дотор байгаа байхгүй юу? Тий. Ойлгож байна уу? Тий. Тэгэхээр нөгөө ардчилсан үзэл санаа буюу 90 оны тэр ардчилсан эрх чөлөөний үзэл санаа Кремлээс тусдаа гарсны чинь анх салгаж авсан намаар нь хийлгэж шүү дээ. Тийм ээ? Намаар нь хийлгэж байна. Энэ бол аюултай үндэсний аюулгүй байдал занал хийсэн бодлого. Саяын ардс намын ÜБХ буюу үндэсний бодлогын хороо буюу их хурл нь бол Монголын үндэсний аюулгүй байдалд асар их аюул занал авчирсан ийм үйл явдал боллоо гэж би харсан. За энийг яг хэлж байгаа нь Европын эдийн засгийн холбоонд илсгээр шийдсэн үү? Шийдсэн. Орцсон уу? Одоо 5 сарын нөгөө нэг
Ялтын баяраар гар ус зурх гэсэн 8-д. Энэ бол тусалтай. Энэ чинь хамгийн асуултаа. Нөгөө талаар газын асуудал шийдэгдсэн үү? Хин хоолой асуудал хятад зөвшөөрөхгүй байхад Орос Монгол хоёр хийн гэж магадгүй. Газын асуудлыг баг их хурл дээр их хурлаар шийдэгдээгүй байхад Эрдэнэтэнд 49-өөс донгодод ус нэг нөхөр шүү дээ. Тий. Дэлхий цөмөрчихгүй гэж байгаа юм шиг мяраж явдаг нэг нөхөр. Тий. Тэр нөхөр энэ 126-таагаа ярьсан юм уу юм уу? Засгийн газартайгаа ярьсан юм уу юу тэр яасан хурдан очив тийш тийм ээ. Тий. Одоо тэр газын хоолойны чинь тухай тэгсэн маш хурдан үргэлжлэн сайдуу. Маш хурдан очинд дээ шүү дээ. Тэгсэн тусгай үргэлжлэн сайдуу. Тэгэхээр би зүгээр Дандаа Хуугийн Колд Алтмаагийн Батулга хоёр одоо бидний хэрэг дурлаад чивтрийг хардаг л байх л да. Тэгээ харж байхад нь хэлчихье. Та нар энэ Монгол улсын үндэсний эрх ашигт Монгол улсын үндэсний аюулгүй байдалд занал хийлж байна шүү. Энэ бол Монголын түүхэнд та нар цагаан дээр хараар бичигдэхтэй магадгүй тэр урдны Монгол Сталин байсан дараа нь Сталины өгсөний дараа Оросд үнэнч байсан дагаар орчиг гэж хэлсэн хүмүүсээсээ 7 дор бичигдэнэ. Тэгэн шүү. Тэрийг одоо хэлчихье. Тийм бодол байна. Нөгөө талаар би энэ дээр дөрүүлээд нэг зүйл хэлэхэд бид хоёр ярихтаа байнга ярьдаг эрхчлээ ардчил хоёрынхаа ялгаж ойлгоо гэдэг тийм ээ. Өнөөдөр дахиад нэг амтны дургу хөргсөн афоризм хэлнэ. Би тэр нь юу гэвэл сэтгэгч сэхэтэн хоёр ялгаатай шүү. Тий. Сэтгэгчтэй устгадаг сэхэтнүүд хамгийн аюултай шүү. Хаашаа урууж сургадаг энэ прагматик нэг мө боловсролтой ухаантай прагматик сэхэтнүүд хамгийн осолтой шүү. Энэ Монголд биш ерөөсөн дэлхийд даяар энэ муусан сэхэтнүүд хүн төрөлхтний хөнөөл рүү ширчихсэн ийм гамшиг түүх байдаг. Ямар сайндаа Монголд болж байгаа үйл явдлуудыг хараад чойл өгсөн жуугаа хэлсэн үг биш үү? Тийм ээ. Хүн болоогүй хүнд эрдэн боловсрол эзэмшүүлэх юм бол босоо оролнд алтан шүд хийгээд босхонтой адилхан гэж. Тэр хэнийг хэлсэн гэхээр сэхэтнүүдийг хэлсэн байхгүй юу? Нэг мөө эрдэн мэдлэгтэй, нэг мөө хэл ултай. Тийм ээ. Жишээлбэл одоо 200 бүтээнжи менежер, 200 хяналтын менежер, 400 менежертэй болъё гэж байгаа нэг хурган сэхэтнүүд шүү дээ. Би тэднийг хэлээд байна л да. Тэгэхээр сэхэтэн сэтгэгч хоёр ондоо. Би сэтгэгчтэй гэж хэнийг хэлэх вэ гэвэл би энэ том фүүс компаниудыг байгуулад бизнес хийгээд тийм ээ шинэ технологи нэвтрүүлээд тийм ээ нээлтүүд хийгээд зөвхөн Монголын хэрэггүй шүү. Шинэ нээлтүүдийг хийгээд одоо том үйлдвэрүүдийг бүтээн босгоод ингээд зөндөө олон ажлын байрыг бий болгоод хүмүүсийн амьдралыг ингээд өөрсдийнх нь хичээл зүтгэлийг өөрт нь үнэлүүлээд ингээд явж чаддаг ийм юмыг одоо сэтгэгч гэж байгаа. Тийм ээ? Тийм. Ер нь хүн төрөлхтний сэтгэгчтэй бүгдийг болжлаад тэгэл хэдэн ялзарсан прагматик сэхэтнүүд нь хүн төрөлхтнийг дайн, самуун, цэвсгийн 8 яр янхан энэ рүү дууддаг юм ба шүү дээ, тийм ээ? Айлган сүрдүүлэн дэлхий сөнөх гэж байна да тийм ээ? Дулаарад баларлаа цаач үхлээ. Нарны эрчмээс өөр юм хараад байхгүй. Цахилгаан машин биднийг аварна тий. Тийм ингэдэг тийм ээ. Энийг хэн хийдэг юм? Нэг муусаа сэхэтнүүд хийдэг байхгүй. Ягган сэхэтнүүд. Тэгээ хэлчих. Тэгэхээр сэтгэгчд бол ондоо. Та нар хизээ үлээ тэр юугаар та нар Бруног ярина лээ. Тийм. Манай дааган болдын хэлсэн үгийг ярина лээ. Ан хөлөг таяр ярьсан баха. Хөлгөө тэр ярьсан. Хөлгөө таяр ярина лээ. Оноочтой хэлчих юм лээ. Даангийн хэлдэгч бас гашуун зөв үг шүү тийм ээ. Ард түмэн чинь юу гэдэг? Ухаантай ямар нэг ухаан байдаг бай даахаас. 400 жилийн дараа ойлгох юм аа тийм. Тэгэхээр одоо Бруног хүн төрлөختөн 1000 Бруно байхгүй ч гэсэн Бруногийн сэтгэгсэн сэтгэлгээг л одоо л биширж байгаа байхгүй юу тийм ээ. Нөгөө дүлийдээ найдаж онгор гихчээ ийм л юм болж байгаа юм. Тийм учраас бол би
мундаг сэхэтэн би одоо тэдэн хэлээр ярьдаг тэрүүгээрээ хийгээ гаргадаг ч юм уу магадгүй тэгж боддог сэхэтнүүдэд хандаад хэлж байгаа. Та нар гай тарьдаг шүү. Одоо та нар 400 менежер болгож гай тарих гэж байна. Тэдний сэхэтнүүд нь орж ирнэ л дээ. Тэгээд явж итэл их хурал дээр нэг үйл явдал боллоо шүү дээ. Сая авилгалтай тэмцэх газрын даргаыг 6 жил сонгож байна. Прокурорын 6 жил сонголаа тийм үү. Тэгээ энэ дээр хардсан нам сүрхий дэмжиж байгаа харагдах юм. Тэгсэн. Тэгсэн. Тэгэхээр энэ сөрөг хүчин устдсан байгаа явдал байхгүй юу? Тэгсэн хэрнээ бид нэр сөрөг хүчин гэж яриад байх. Энэ чинь сэхэтэн чанар байхгүй юу? Энэ чинь прагматизм. Тийм. Тэгж хэлээд байгаа. Тэгсэн авилгалтай тэмцэх газрын дарга нь арчнамахаас илүү өглөө тий. Энэ авилгалтай тэмцэх чинь энэ төрийн өмч чинь гай болоод байгаа шүү. Тэгдэг. Гिचмэдэ. Тэгсэн. Тэгж хэлсэн тий. Тэгсэн. Би өөрөө чихэндээ итгэсэн энэ гэсэн ч юм уу. Энэ төрийн өмч чинь төрд төвлөрсөн өмч ялангуяа төрд ажиллаж байгаа хүмүүс чинь авилгалтай тэнд байгаа авилгалтай тэмцэл хамгийн их зүй шүү гэд хэлчихлээ шүү дээ. Наа чи авилгал байгаа шүү гэж шууд хэлчихлээ шүү дээ. Тэгсэн. Тэгнэлээ. Тэгсэн чи манайхан төрд өмч эсэргээр өмч бүр төвлөрүүлээд тийм үү? Төрийн албан хаагчдыг улам нэмээд гацсан нам штэ. Тийм. Тэгээд яг хөө тэнд манай Тэмүүжинийг үг хэлсэн л да. Та нар ингээ ус хосох машины тухай яриад байна. Ус чинь байн гурван шүдээ төрд өмч байхад тэр чинь хосох машин л яриад шүү дээ. Тэмүүжиний тэр үг чинь хотлоо болж харагдана. Яг хөө Тэмүүжийн шинэ сэтгэлээсээ хэлж байгаа. Гэхдээ яагаад би хотлоо болж харагдана гэж байгаа юм бэ гэвэл сөрөг хүчин биш учраас хамтарсан засаг учраас энэ үг ямар ч үнцэнгүй болж байгаа байхгүй. Хэрвээ 42 улаан сөрөг хүчин болчоод ярьж байгаа Тэмүүжингийн үн энэ үг бол маш том хүчтэй зохилт болно. Ямар ч зохилт болохгүй энэ бол. Энэ бол Тэмүүжин ч байна, хинэн ч байна, мянга хэлээд нэмэргүй. Тэгээд хууран батал цаашаа явна гэсэн үг л дээ. Тийм юм хэлчин л яа. Тэгсэн нөгөө прокурор нь харсан чинь юу гэнэ? Паролуудыг яах хууль батлна гэнэ үү? Тий, нэр хүнд рүү хандаад байна. Хууль батлна ч л. За ийм гай юунаас гарч байгаа юм бэ гэвэл хамтарсан засгаас гарч байгаа. Хамтарсан засаг чинь социализм, нацизм, фашизм энэ рүү түлхэгчлээ гэж хэлэх гээд байхгүй юу. Тэгээд энэ засвараар тэр нэг ган очор нэг хүнтэй ярьж байгаад миний ярьсныг сонссон юм байлгүй дээ. Юу ардчил бол биш ер нь тэгээ хэлчихлээ ардчил тий. Ардчил бол олон хоорон цөөхөн даралдаг засвал гэж юм л гээд байгаа юм. Тийм биш гэж юм л дээ. Тий. Тэгээ одоо яаж байгаа? Одоо жинк ардчил байгаа манайд. Жинк ардчил ёсоор явж байгаа. 126 гишүүнтэй 126-аа нэг нам. Тэгвэл энэ чинь угаасаа дарангуул шүү дээ. Шууд бий болж байгаа. Гэхдээ энэ чинь ардчил. Та нар ардчил гэж яриад байгаа бол та нарын өнөөдрийн байж байгаа тогтолцоо ч өөрөө ардчил. Эрхчлөө байхгүй. Би эрхчлөө яриад байна шүү. Өмчийн эрхчлөө, хувь хүний эрхчлөө, чөлөө өрсөлдөөний эрхчлөө, бизнесийн эрхчлөө, эдийн засгийн эрхчлөө яриад байна шүү дээ. Улс төрийн эрхчлөө. Ийм эрхчлөө яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр эрхчлөө тогтолцоо гэдэг маань өөрөө эрхчлөөд үндсэн хуулийн одоо галбарыг дархлаатаа бий болгож байж цаашаа явна. Гол нь хувийн өмч шүү. Хувийн өмчтөр тулгуурлаж хөгжинэ. Тэгтэл манайд одоо төрийн өмч хичнээн компани. Юу гэсэн бэ 200 дорн нутгийн өмчтэй гэнэ 400 гаруй компани гэдэг юм л шүү дээ. Төрийн. Тий. Төрийн нэртэй. Тий, төрийн нэртэй. Тий. Тэгээ төрийн нэртэй дээр бүтээмжийн сайжруулна. Гэхдээ тэн чинь уурдан захирлын сайжруулах. Хяналтын сайжруулна гэдэг менежерүүд очиж байна тийм ээ. Захирал гэдэг нэг нөхөр байгаа шүү тийм. Харин тий. Тэр юу хийж байгаа? Харин мэдхгүй би харин тэрийг л бодохгүй. Төрийн өмчөд ажиллаж байгаа захирал юу ч сэтгэдэггүй. Сэтгэдэг нь юу гэж? Юу яаж хусах вэ? Яаж энд өөрийнхөө гар хөл тойрон хүрээлэгчдийг өөрийнхөө хулгайчнараа зузаалах вэ бодно. Хувийн өмчийн захирал бол тэхгүй. Хувийн компани захирал хэзээхгүй шүү дээ. Яаж алдагдaltaгүй ажиллах вэ? Яаж ашигтай ажиллах вэ? Тэр чинь
бодож шидэж олж ирсэн юмараа бахархаж амьдрна. Хийж бүтээж амьдрна. Хийж бүтээснээрээ гадаадын зах зээл рүү явна. Гадны том компаниудтай хамтарч ажиллана. Тийм ээ? Одоо ингэж хувийнхныг ажиллахад нь хөндлөсдгүй, гайвалдгүй ийм засаглал хэрэгтэй. Тэрийг би эрхчлөө тогтолцоо гэдэг. Ардчил гэдэг үг энд юусоо гайвална. Тийм учраас эрхчлөө тогтолцооны үнц нь энэ. Сэтгэх сэхэтэн хоёрын ялгаа сэтгэгчд эрхчлөө тогтолцоог бий болгодог юм. Сэтгэгчд эрхчлөө тогтолцоог даргачаад даргааж болдог юм. Сэхэтнүүд ардчлал тогтолцоог бий болгодог. Сэхэтнүүд ардчил гэдэг нэрийг дархлаажуулахын хажуугаар эрхчлөө өсөнөдгийг гэж ярих гээд хамгийн ихэнд миний ярьсан ардчил эрхчлөө хоёр сэхэтэн сэтгэгч хоёр ялгаатай шүү гэж хэлж байгаа нь энэ. Тэгээ хүн ойлгох юм уу? Зүгээр одоо дахиад цаг хугацаанд энийг өвчтэй юм чинь гэж ярина л да. Гэтэ би энийг туйлын зөв гэдгээр нэвт харж байна. Үнэндээ юм л. 2019 онд юу яадаг? Энэ Халтмаагийн Батулга Улсын хурлын Халтмаагийн Батулга юм гишүүн чинь ерөнхийлөгч байхдаа Евразийн эдийн засгийн холбоонд дэлсий гэдэг бичиг явуулчихдаг байхгүй юу? 2019 онд. За тэгээ би энэ ингээд хөрс үхийг гараад манайх эсгүүгээ бичиг явуулчих араас нь болоогүй багтаа гэж боддог байсан. Тэгсэн чинь нэг төрийн уламжлалт нэг юм байгаад тийм байна л та. Урдны ерөнхийлөгч нэг янз бүрийн юм жаачих нь манайх тэндээс гарлаа гэж хэлж болдгүй юм байна. Тэгээд Батулгын хар гайгаар Евраз өнөөдөр эдийн засгийн холбоонд орох төр гэрээ нэртэй юм руу орох. Ган төмөр тэрийг гүйцэтгэхөөс зур гаргагүй болсон юм байна. 2019 онд нэг эзэн тийшээ бичиг явуулсан ба шүү дээ. Эзэн лүгээ бичиг явуулчих. Тийм байна. Тийм хэд онд 19 онд 2019 онд Евраз эдийн засгийн холбоонд. Монголд өстэй юм шиг юм хийж байгаа. Евраз маань ишхаб байна. Тийм ишхаб бас 19 онд ирсэн гэл. Би Марта гэдэг нэг л тэр даштава дарагч нь Атагийн даштава дарагч нь нэг бас нэг миний нүдийг сэргийс нэг юм хэлсэн. Алтан гэрлийн одоо юу лээ ямар үндслэлгүйгээр хөрөнгөцсөн хүний өмчийг хураана гэж хууль гаргаж байна. Та энтэй яах вэ гэж хэн асууад гэсэн чинь энийг бид нар зөвшөөрөхгүй гэж саналаа хэлсэн гэж байна. Зөвшөөрөхгүй шүү гэдгээ явуулсан гэж хэлээ. Тэгэхээр би нэг ч хүн ингэ дуурна гэдэг чинь авааштай гэж би бас дотроо тэр одоо хэн байх нь хамаагүй шүү дээ тийм ээ. Тэгэд дуурч ийн гэдэг чинь хурлын хангилт дотор тийм хоёр зөв хэлчихлээ. Төрөд байгаа авилгалч нь л гай болж байгаа шүү. Алтан гэрлийн тэр юуг бид нар зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Тэр чинь чийж хэллээ. Би тэр ч өмнө лайвн дээр ярьж ирсэн. Эрүүгийн хуулийн 22-ын 10 дээр үндслэгүй хөрөгдсөн хүмүүсийн хөрөнгийг хураана гэсэн заалт байж байгаа шүү дээ. Тэргээр явж байгаа юм байлээ шүү дээ. Атагийн медийг одоо энэ юмнууд чинь тэргээр явж байгаа байж шүү дээ. Тэрэн дээр зориуд яагаад ийм хууль гаргаж ирнэ вэ? Гэхдээ зориуд нь ахнагч хөрөнгө хураана гэж шууд хэлсэн. Наад чинь 1929 оны өмч хураалтай адилхан шүү дээ. Тэр сайн хан намын сүрмөрөн богд гэгээмгийн өмчийг хурааж байгаа тийм яг агаар нэг юм баггүй юу? Тий. Ахнагч хөрөнгийг л хураана. Та нас зориуд хууль гаргаж ирсэн. Тийм байна. Би тэгэж харсан. Тусгаалan хууль гаргана гэдэг чинь тэгээ бусдыг хилмигдүүлэх гэсэн санаа шүү дээ. Тийм байна. Тийм социалистууд, тийм фашистууд ардсан нам дотор байгаас их явахгүй. Чи харин сайн хэлсэн. Түр нэр дурдаа талинлаа Батулга Ганбаатар, Ганбаатар өнөр шижир гэж юм лээ. Шижир нэг нь хэм блэ Алтан гэрлийн нөөр нь хэлсэн баг. Тэгээ энэ нөхдүүд үнэн энэ нөхдүүдийн цаанч хүн байгаа. Чимээгүй нэг хүнд хөндлөсөн явуулах юм шиг. Би ч нэг найзтай хэлэхгүй энэ ардсан нам дотор чинь чимээгүй бэчээ сууж байгаа юм шиг хүн ямар олон болчихсон юм гэсэн. Их инээл. Хүй нэрээ гээ чимээгүй те. Яа. За хэрэг ийм болсон. Тэгээд яг хоо тэр та юу яаж та тэр прокурор тороол Ганбатах асууж илээ. За юу гэж. Парламент дотор та одоо нэр дурдаад явах вэ? Хичнээн хүн байна. Яллагдагчаар татагдчих байсан. Яллагдагчаар одоо бэлэн байгаа хичнээн хүн байна гэсэн чинь. Би энэ тоо хэлэхгүй. Тэгээ нөө шүүхээр эцсийн юугаар дэм буруутаар нотлогдог байхад би энд хэн нэгэн хүний нэр ярмааргүй байна.
Гэхдээ нилээд юм байгаа шүү энэ дотор гэдэг. Намайг сонгох тэгээд ингээ хэлчихэндээ тэр прокурор ерөнхий прокурор болж жаргал сайхан сунгаж байгаа нөхөр. Тэгэн гут нь тэр их хурлын гишүүдийн яриаг ингээд сонсоод дахиад авраараа намайг бодоорой гэсэн хүмүүс зөндөө дуурч илээ шүү. Та өстө мундаг ажилласан шүү. Гайхаа. Тэр харин жаргал сайхан хэлсэн тий. Тэгсэн үү? Тэгсэн. Тэр сайн. Тэгж хэлэн лээ. Нилээд юм байгаа. Гэхдээ би энэ тоо хэлэхгүй. Тэгээ хин нэг шүүхэргийн буруудаг нотлоо эцсийн шийд гарааг байх. Би энэ хүн нэр хэлэхгүй. Хүний тоо хэлэхгүй. Гэхдээ нилээд юм байгаа л гэж хэлээ. Би харин одоо нөгөө нутгийн нэр ярьдаг дүүхүүгээ харин дэмжиж гэж бодлоо. Батулгаагаа. Хайр хүрэл явуулсан би. Төгөргийн юм нэг Төгөрг нуур. Төгөрг нуурын ордны тухай тэр нэг охинтой ярьлаа нэг болормаа гэд. Тэгээ үргээ бэлдсэн сэтгүүлч сүүлч ахаад мөнх байцлан бэлдэж чадчих. Тэгээ би тэндээс нэг тэр хоёулынгийнх нь үднээс дүүгийнхаа нүднээс дүүгийн нүднээс нэг юм олж харлаа. Яг бидний мэрэгжилчин бас ингээд нэг сэтгэл зүй судалдаг байхгүй юу? Манай дамчаагүй хэлдэг. Миний дүрийг би биш, миний партнер тийм үү? Миний хамтран тоглогч бүтээж өгдөг юм аа. Ланжиг руу байгаа. Тийм ээ. Өөрөөр би одоо нэгэн дүрийг амжуулахдаа чам руу харж агаад чиний харцнаас, чиний аягнаас, чиний амнаас гарч байгаа хийнээс би дараа нь юугаа хэлэх вэ тийм үү? Тэр дүрээ бүтээдэг. Тэгэхээр энэ том судалгааны ажил байхгүй юу? Сэтгэл зүйн судалгааны ажил байхгүй та. Тэгээ тэр мэрэгжил эзэмссэн тэрлүү би бас нэлийн төлхөө ордог. Одоо зүгээр наацхийн дуулахтаа хүртэл энэ рүү ордог хүн байхгүй та. Тэгээ тэр манай дүүгийн дүү хоёрын яриаг хараад би их ингэчтэй одоо угаасаа чи юм болно даа гэж бодсон л та. Тэ. Тэгээ одоо харин одоо дүүхүүдээ хэлэхэд бол элдв 7 гонгон лгөө шууд очиод шалгуулчих. Манай илүүгийн хэлдгээр зангигаа зүгт гутлаанд ослоод очих хэрэгтэй л дээ. Тийм ээ. Одоо эргээд нэг Баянгалын одоо шавуулдаг шиг юм болж байгаа болов. Очиод шалгуул. Тэгээ шалгуулаад худлаа юмнууд нь тогтоогдсон шүү дээ. Тэгтэл яг тэр энэ асуудлын шүүх тогтоож шийдэгдэн. Тэрийг хүндэтгчээ. Гэхдээ тэр боловсрон гэж хүүхэн нэг хамгаалт хүсээд ярьслах гэж ба. Тэгсэн. Би тэрийг маш анхааралтай сонссон. За Батулга тэр хин хоёрын Батулга тэр дүү хүүхэнтэйгээ ярьж байгаа яриаг ойлгомжтой гэж бодсон хэрнээ бүр зориуд өгсөн би. За тэгээ учрлын баах одоо миний ном ноч цөөднө. Баахан одоо бичиг баримтаа тавьж байгаа 504 тий. Бүр баримттай хэлнэ. Тэгжээ. За тэрийг номтойгоор нотлонлээ. Тэгсэн. За ийм. Тэгээ эдгээр чинь хэрхээ биш одоо нөгөө мэдээлэлд ойрхчихээ. Их хурлын гишүүн ба. Тэгээ засгийн газрын гал тогоо барьдаг. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хүн шүү дээ. Тийм ээ. Тэр тэгж худлаа хариуцлагатай ажил хийж байгаа хүн юугүй одоо талтагтаа толлоо гэхэд ихгүй гэж би одоо ингээд ярихаар нэг хотод ярина л да. Тий, улаан намын хүн болчих гэд намайг дэх байх л да. Тий, тэг магадгүй тэгж хэлбэл хэлнэ гэж ярина. Тэгэхээр ийм нотлоготой юмнууд яриад байгаа байхгүй юу? За би дүгэрж үеийг мэднэ. Дүгэрж үеийг мэднэ. Дүгэрж үеийн тэр боловсронгийн аав. Тийм байдаг. Манай намын гишүүн Антарктид дүгэрж үе гэдэг тий. Дүгэрж бол үнэхээр л одоо эрдэм үнэхээр эрдэмтэн хүн тий. Балгаар дэлчин байсан юм. Балгаар дэлчин байсан. Балгаар дэлчин байхад нь би шавнартаа очив. Нөгөө нэг олон шагнал авахтаа. За. Тийм. Тэгээд шавнартаа очиод тэнд Болгарын чин тэр Ниссабар гэж готод нь очиж бид нар чин тэр улдаан тэмцээндээ орж хамгийн шагнал авсан байхгүй да. Тэгээд ирээд Болгарын чин сайдын яам дээр ирээд тоглолт хийгээд гадаа нөгөө тэр манай чин сайдын ямч том байртай юм байна. Манай орон бүтээлчдийг байрлуулад тэнд байдаг Депкоросын бүх хүмүүсийг уриад тэнд амьдардаг монголчуудыг уриад тэгээд элчин сайдын яамныхаа гашаан дотор тоглолт хийгээд их гачин гоё тоглолт болсон байхгүй юу. Тийм тэгээд дүгэрж өвтэй бол би одоо мэндтэй устдаагаар барах уу ихэд дотн
хүн. Тийм байна. Тэгэхээр би бол дүгэрж байгааг тийм хуумгай гоомгой юм ердөө хийхгүй бүх юм номжурмаар ханднаа л гэж боддог юм баггүй юу. Тэгээд тэр дүгэрж байгаа охин нь их тийм сандарсан тэгтээ сөрхий хөвгтөл тэр рүүбэ хэрэг шүмжилж. Тийм байлээ. Тийм байлээ. Тэгээд тэр хүүхэд хамгаалах хүснэ гэдэг бол асар том дохио ирсэн байгаа хөх тийм ээ. Хин Пүрбаатарын өмгөөлөгчөөс Пүрбаатарыг амар юм битсэн байлээ шүү дээ. Пүрбаатар өмгөөлөгч утцсан гэн битсэн л гэн тэгээд ярьлаа тэр хүүхэд чинь. Та тэр өсгөө чинь тэгээд ер нь нэлээд өвчж байгаа тэрийг хийж ийн гэж харсан. Найзтайгаа болохгүй шүү. Тэгээд тэр хамгийн осолтой тэр юу мэдгдсэн бол 3 хүн асуурсан байж шүү дээ. Тэгээд би бац энд юу болоод байна вэ? Тэгээд тэрийг эргээд нөгөөхөө гүтгэж байна тийм ээ. Хүн учралтай үеэл мүеэл төрөл болоо явчихсан. За тэр нь биш болоо явчлаа. Тэгсэн. Ямар ч хамаагүй болоод явчихгүй харагдана лээ. Тэгэхээр одоо энэ арга мухардж байгаа хэрэг байхгүй юу? Дэлхийн нийтэд зүнтнүүдийн эцсийн зогсоол дээр ирж байгаа лугаа адил энэ олон тонол дээр энэ бүхэн чинь ингээд одоо муу лугаан дээр хамгийн эцсийн зогсоол дээр очлоо шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр би бол нутгийн дүүгээсээ одоо надтай ч их дотно байсан нэрээ цэвэрлэхийн тулд шууд өөрөө шүүхэд хандаад өөрөө асуудлаа шийдээд буруугүй одоо энэ номдормаар сайхан цайруулахгүй. Энэ тэр гэж хэлэх гээд байна. Тийм би танаас нэг ойлголоо. Ингээ гонгоноод хүн гүтгээд юм уу тэглээ инглээ гэдэг яриад хэрэггүй, гоншгоноод хэрэггүй. Би нөгөө тэр болормаа гэдэг тэр хүүхэн сэтгүүл чинь тийм үү? Тийм болормаа. Тэр охин таныг ингээд Оросын холбооны улсын энэ л одоо хараат юу гэлээ? Тийм хүн гээд байх ингээд тэглээ. Бэхэр нь би их гордлоо. Өстө би нөр бардам хэлэн би. Тэ би энэ асуудлыг таан ширнэ. Над та падч байхгүй. Тийм ээ? Тэгээд баримтын нэг гараа тавих юм бодсон чинь сайхан замчаад. Тийм. Би Оросын холбооны харьяа төв гэдгийг сайхан нотолчихсон. Нотолчихно. Тэгээд гүйцэд шатаа. Тэр бол нотолцсон. Шууд нотолчихвол. Тэгэд нэг юм асууад тэр бацуух гээд байгаа шүү дээ. Арт бацуух гээд байгаа. Тэр хүний ажил явдал дээр нь хамгийн сүүл баг ингээд бурхан болоход нь та хажууд нь байсан гэж сонсдог. Та тэр хүнтэй ямар учир шалтгаантай холбоотой юм бэ? Тэр ямар учиртай хүн юм бэ? Тэр чинь яг манай Монголын Ардсан холбооны анхдагчдын нэг бөгөөд анхны нэг 34-35 хүрлээ шүү тэргүүлэгч. Тэр дотор байдаг. Монголын Ардсан холбооны их хурлын 90 оны 2-р сарын 18-нд болсон Ардсан холбооны их хурлаар Ардсан холбооны тэргүүлэгч 9 гишүүн гэж тэндээс хурлаасаа шийдвэр гаргаад тэр нар Ардсан холбооны тэргүүлэгч гишүүн шүү гэж үлдсэн. Тэгээд Санжаарыг бас өрнөлийн зэрэг би цагаандрын инг төвшин за тэр ард бацсах. Тэр ард чинь нэг ард гээд нэг жижигхэн бизнесийн байгууллага юм уу тийм нэртэй байгуулсан шүү дээ. Тэгэл ард гээд нэр авцсан. Тэгээд хэн бэлээ ингээд 9 Дарис Баатар ингээд 9 хүн Ардсан холбооны анхны их хурлаар 9 одоо бүрэн эрхтэй гэдэг байна. Одоо нэг бүрэн эрх мөрх яриад байна шүү дээ. Тэгээ тийм тэргүүлэгчдийн нэг нь баггүй юу. Тэгээ нэлээ хөдөлгөөнтэй тэр чиг сэргэлэн тийм хүн гээд Америкт байхад нь эдгээр баривчилж авчраад зоригийн аллагт хүтгэж нэг үзээ тэгээд нотлогдоогүй залуу шоронгоос гарсан. Шоронгоос гарахт нь харин Батулга ухаанд өөр дээрээ татж аваад нэлээд одоо амьдрал ахуйд дэмжлэг үзүүлээд тэгсэн билээ л дээ. Тэрний цаа зорилго нь бол манай хүнийг хөрхий нэлээд одоо ашиглаж тэр чинь нэлээд хөдөлгөөнтэй тэгээ нэг цагаалхаа тийм хүн л дээ. Тэгээд тэргээр нэлээд юм хийлгсэн юм шиг байна л. Зүгээр би яг бодтой багт баримттай сайн мэдэхгүй байна. Тэр ямар юм гэлээ нэг кам үгүй нэг гадаад нэртэй компаниас нэрийг марчиж. За тэрийг марчлаа. Тэр компаниг л оролцоотой гэж одоо яриад байна шүү дээ, тийм ээ? 10%. Тэгээд мань хүн гадралж байна. Манай хүн энэ хин хоёр манай дүү хоёр хоорондоо жоохон сүүл рүү түнжээ хагарсан баг. Нэг л хүндийг болцгооцсон. Тэр хүний хоорондоо асуудал чи одоо төвлөрсөн. Тэгээд гинт хөвдсөн. Сурья болоод. Би тэрнийг сурья бол
шоронгоос болсон хэрэг шүү дээ. Тий. Шоронд байж байгаа л тэндээс юм нэмдэрд нохоо авчирдаг шүү дээ, тий. Энэ коммунистууд авчирсан. Нэмдэрж байсан баг. Тэгээд өөр хэмээн бийн модад энэ сонгодод их тун таараа байна гэж очлоо би. Бацруулах байлаа гэдэг. Тэгээ би очлоо. Тэгээд тун таарах юм болсон. Би нэг одоо яг нэг жоохон дөрөв төрсөн юм болсон. Тэр нь юу хэрэг би Япон найз руугаа яриад эмч хүнэлтэй нэлээд том эмч тэрлүүгээ яриад манай нэг найз оншин тодордгүй гэсэн чинь явуулчих гэхгүй юу. Тэгээ явуулаад очисон чинь тэр чинь нөгөө Сурьягийн имлэг өөр имлэг байхгүй юу. Гэтэ энд бол Сурьягаа гэдэг би гадарсан байсан. Япон руу явбал аврагт багч утсан хэрэг л дээ. Тэгээд гисэн чинь хүлээж аваад тэгээд нөгөө имлэгээ хариуцгаад нөгөө шинжлэхээс гараад шүү дээ Сурьягийн имлэгээ хариуцгаад муу найз минь баларчих гэсэн шүү ажилгүй болох гэсэн. Тэгсэн шүлгээ дараа нь яриад гэхдээ яг хүний амь аварсаа хэлээ гэсэлтэй манай тэр найз. Тэгээд жинхэнэ Сурьягийн имлэг шүтүүлсэн Японд. За энэ бол миний оролцоо байна. Тийм ба. Тэгээд дараа нь манай онцгой бүрэн эрхтэлчин сайд Хөрлөбаатар ах маань миний ах Хөрлөбаатар ахтайгаа нэг ажиллаар очиод тэр чи ямар ажиллаар очдөг лээ. Харама Пужигийн даа хүргээх ёслол татсан. Тий. Тэнд очиход далимд миний монаж тэнд хөвчихсэн. Тэгээ би эргэж очив. Би имлэгтэй байхад тэр Японы имлэгтэй байхад хоёр ч удаа очив. Би тэр Сурьян марнаас шижгэлсэнгүй. Над талдагчгүй гэж яваад орсон юм байгаа. Тэгээд өөрийн Лекшма гэж нэг өөр хүн бүсгүй өнөхөр том асар гайс. Тэр бол воентай хөвт. Ах дүүнээс нэлээд хайлж өөрөөс нь шижиглэлгүй хоолвонд тэр өстө өргөсөн тэрнийг. Тэгээд энд Монголдо ирсэн. Монголдо ирээд бас аваагайг болоод энэ харцаа холбооных нь нөхдүүд тэр нугсадаа мата гэдэг бид нар бас эргэж очсон. Нөгөөдөлдөө хэлээд би та нар эргээ тэгээ бөөнөр нэг очоод манай жижиг болдмол манай зөвхөн амхаа бөөнөр очив гэдэг. Тэгээд хүй хаягаад эргээд тэгээд нэг эмээ яваад 90 тондожгүй тэгээд хоггүй идэг гэж байсан байхгүй. Хоггүй идэг нэ ийм эмээ яваад гэдэг. Тэгээ яасын золиг сүүл рүүгээ нөгөө чинь эмээрээс уухаа болчихсон гэлээ. Яач юм бол мэдгүй. Тэгээ би яагаад гэсэн бол яг манайр яриад тэгээ байж хат нэг одоо нэг саяын төвөргнөр шүү дээ. Энд чи яригдал байсан байхгүй юу? Тэр нь 25-аар гарсан. Ятан замын Батцөх гэл гарна л дээ. Манайр би нэлээд хараа байсан байхгүй юу? Тэгээ тэр мэрийг хараад сүрдсэн үү? Тэгээ нэг шоронд байлаа. Гэрчээд гайгүй амьдрах гайв зөвхөн ийм юм туслаа. Одоо ер нь би амьд байгаа ч яах ингэж бодсон юм уу? Хэмэдэх золиг. Тэгэл ерөөсөө гинтгэл эмээ авахаа болчихсон гэсэн. Магадгүй дарамт нь ч болсон билүү те. Наа чи хэрэглээ таашгүй. Тэр бол хэрэглээ таахгүй. Би одоо тим гэж хэцүү юм байна. Хэлэхэд хэцүү байхгүй юу? Тэгэл хөр хэмэнд гэсэн тэгэл өвчтөе хүний чинь би ингэсэн гэж хэлэх эрх надад байхгүй. Тэгээ хөр хэмэнд би бодохдоо бол ер нь өөрөө нэг шийдвэр гаргасан юм болоо даа л гэж боддог. Тэгээ хөр хэм бурхан болсон. За ингээ бурхан болоод очлоо би. Гэр орноо очлоо ээж мэжтэй нөө. Ээжтэй бараа нэр саараагүй өвдөгтөн л уцаар яриад яваад байсан. Ээж нь өстөө барилаа миний хүүгэнлээ тэл явж байгаа би тэр ээж нь танихчгүй сайн танихчгүй юм чи. Тэгээд нутгал болгоо. Хүүн Америкт одоо PhD-ийн мэрэгчлэр төгссөн доктор хамгаалсан хөөрхөн сэргэлэн хүүгийн. Тэр хүүгийн бас Япон руу гэлс визэн гаргаж хүүгийн бас явуулж аамаа нэрвсэн би. Би бол нэлээд одоо тусвалгүй ч яахав тэр чинь. Тийм байна. Тэгээ бонаа тэр чинь хамгийн гол нь энэ эрхчлөө 90 онд авчрахад бас нэлээд том юутай хүн байхгүй юу? Тэр алтай хүн. Яг одоо нэргүй доктор буянгийн жагаа энтрийн практик маягийн байсан. Тэр чинь. Тэгээ сүүлдээ тэрнээсээ өөрөө халдаад юм ойлгоод ингээд ийм хүн байхгүй юу? Ер нь сэргэлэн хүн байсан. Буддийн философиг нэвтрхий судалдаг. Буддийн философист бүр онтоос 1800 хэд мэд гэж мэдэхгүй юм байхгүй. Тэр лүгээ бол гүн шингэсэн юм байхгүй юу? Буддийн философи. Зөвхөн мохос шүтэн биш шүү. Буддийн бүр философи тэгдэг хүн байсан. Тэгээд тэр маань өнгөрсөн, оршуулга болсон. Оршуулганд өмнө би явсан. Оршуулганд ардсан холбоо хүн очив. Би нутгал болсон очиж
дотор нартай хамт байгаа бас ийм л юм болсон юм. Тэгээд өөр хэмээн авсан тийм багнах настай байсан байлгүй морьтой хүн л дээ 66 оны морь. Тийм байна. Тэгээд зайлгүй чифтер имэйл тэгдэг байсан зайлгүй. Тийм юм болсон. Энэ нэг яагаад гэхээр тэр 10% тэр хүний нэр дээр байдаг байхгүй юу? Тэр яа бацх гэдэг хүний нэр дээр. Тэр анх байгууллагатаа 90% нь Халтмаагийн батлах байсан байна. Тэгжээс нь тэр энэ дүүж өгдөг хүн 20% мө гэж орж иржсэн. Тэр 10% нь бас хэрхэн яаж авсан мэддэхгүй алга болчихсон байт юм билээ шүү дээ. Тэр охиныхын нэр дээр, эгчийнхэн нэр дээр шилжчихтэй 100% болоод тэр Сингапур, Гонконгийн дэвсэлд зарагдсан байгаа байхгүй юу? Тэгээд ажил явдалд нь таныг хамгийн сүүлд оролцож ирсэн гэхээр танд бас нэг ярьж хэлсэн юм байт юм болов уу гэж сонирхож асуусан. Camix компани. Тийм, Camix тийм. Надад ер нь энэ талаар тэр бизнес талаар манай тодорхой ерөөс ярьж байгаагүй. Асууж байгаа. Би ч сонирхож асуудаг. Налан дэрний хийд гэж энэ тэрэлжи шиг нэг хийд байгуулсан. Тийм. Тэр хийд байгуулахад нь би бас нэг танил Японд хэлээд $10,000 одоо хандаг хөрөнгө оруулалт хийлгээд тэгээд тэр хийдийн доторчлын юу гэсэн хачин гоё болгосон. Одоо тэр тэрийн хин хэрэгж байгаа мэдэхгүй л байна л да би. Тэгээд ийшээгээл очсон баг. Одоо тийм хин рүү очсон байгаа мэдэхгүй байна. Баг ийшээ очсон баха. Бидний хин нийцэн бас мэдэхгүй учраас тэр их л гоё хийд босгосон. Би 2-3 очсон. Барай дуустлаа. Тэгээд тэрийгээ дуусгаад ашиглалтанд оруулах чадлаггүй зайлвал бурхан болсон. Чой жам цаан их бацхуд сайн. Энэ андаа хийдийн дотор ч бас нэг том жигтэй сайхан хийд барьж өгсөн шүү дээ. Тэр юуны өмнөх нь байт юм лээ. Жангаасангийн яг нэг жоохон зүүн урд байт юм лээ. Тэрийг барьж өгсөн юм байна лээ. За тэгээд энэ чойжломын музейг засварлах мөнгийг хөөцөлдөө Вьетнам руу ялаад одоо яамны сайд байсан пүрүсрэнтэй ярьж хагаад ийшээ бас хөрөнгө шийдэж өгсөн санагдана. Тэр нэг бүжидийн талдаа бол бүддийн талдаа жинхэнэ юутай. Наад чинь тэгээд ингэн загас махсаа байчаад усанд нь буцаа тавиад яг хоол болох гээд нөгөө дэлгүүрийн лангууд дээр ингээ бариад аваад ирнэ шүү дээ. Тэгээд дэнгүүт нэг шалах хаваад цагаад өнөө далаа малуурын тавьдаг амийн авардаг морь мал сэтрэлэн наадахч тийм хүн байсан. Юу яадаг юм? Би танаас нэг юм яагаад энэ нэг би нэг хэсгээс нь үзсэн батлагын ингээд ярианууд X-Mix-дэрсэн бүтэн сонсоогүй. Тэр нэг би одоо ажилла таслахгүй тэгээ биемийн шалтгаан тэгээд юу яах юм? Ээж уурлаад тэгээд тэр нэг элбэгдүүд надаас 5-7 ээж уурлаа шүү. Заган тийм 5 толгоон тэр ордог намайг өгөөд элбэгдөрж хэлсэн чи ээж маань дуурдгуу гэд. Тэгэд яг тэрийг л асуух гэдэггүй юу? Та тэр тухайд элбэгдөр танд ярьжсэн үү? Ярьж байгаагүй юу? Тэгээд тэр ер нь барин 50 яриа сонсоход 5-7-ыг өөрөө авах гэсэн юм байна. Эби ахыг тийж хэлсэн. Өөрөө авах гэж явсан санаахал байсан. Тэгээд нэг тийм хувийн юм болоод тэгээд энэ юм утаага МСС-ийнхэнтэй үзээд байгаа юм байна даа л гэж би харсан. Би ч бас тэр талаар нэг буруу ойлголттой байсан. Сүүлд нь гэдээ ойлгосон л доо. Энд чинь манай Жинко дүүхч юм бол их юм буруу ойлголт өгч байсан шүү дээ надад. Тийм. Маш буруу ойлголт өгч байсан. Жишээлбэл одоо төмөр замын талаар ч гэсэн тийм үү. Одоо ингээд 8 газар танк орж энэ Монгол өрөөнд л орж аимшдаг. Төсвөр хэнэхээр чи нэрийн тийм байхаа тэгээд би бодож би ер нь жоохон гинэндүү тэнэгдүү хүн юм уу таа л гэж бодож байсан л доо. Би тэгээд энэ нөхрийг хэдийнээс мэдэрсэн бэ гэвэл 2017 оны 7 сарын 10-наас эхлээд нэг жахраа мэддэхгүй юу? Мэдөө энэ колтыг тамгийн дараагаар дэмэдэ. За нуруу алтай үеийг улсрын зөвлөхөөр авах гэж байгаа юм байна дэмэдэ. За тэгээд сүүлдээ дэвсгээ яваад чиний ихний алдаа бол тамгийн дараагч нь байсан. Дараагийн алдаач улсрын зөвлөгч юм боллоо. Одоо чиний алдаа тасрахгүй үйлчлэх юм байна. Мессеж бичнэ л дээ. Тэгтэл өөрийнх нь өрөөнд ороод хэлж байсан би. Ардчил хан мөрөглөө гэдэг юу яриад байна вэ? Тийм ээ. Нөгөө бидний капиталист наадах шиг биш хүн жил хэлж ирсэн байхгүй юу?
чи ямар капиталист нэ тийм үү? Нөгөө талаар өөрөө капиталист юм шүү дээ. Нэгсэндээ хөрөнгөтэй хүн шүү дээ. Хөрөнгөтэй. Тэгтээ тэрийг хэлээд байгаа юм болоо гэж бодохгүй да бид одоо яг тэрийг орхисон. Тэгээд тийм арчил ханамар өглөө бидний нэг үл үзэгдэх гар гэдэг чинь бол хотлоо байна гэж ярихгүй. Үл үзэгдэх гар гэдэг чинь одоо жамаараа явдгийм мал гэсэн санаа штэ. Тэгээ одоо тэр Адам Смит тэр байхгүй Адам Смитийн философи тийм би. Тэгээд жамсны эрхчлөөч гэж хэлсэн тий. Жамаараа явж байгаа юм чинь одоо өстой гарын оролцоогүй гэсэн үг тийм ээ. Тий. Тийм философиг энэ бол авахгүй гэсэн. Тэгээд би бодохгүй манай рүүхөө бол жинхэнэ социалист юм байна. Тэгээд ажигшгүй фашист байна. Нацизмыг үүсгэж фашизм хийх юм байна гэдгийг хараад за гэд хэлээд дүүдэрээ ороод 3 номоо өөрийнхөө гэсэн 3 номыг аваад буцааж аваад тэгээд битэр бол одоо түнжи хагарсан гэх үг зохихгүй зүгээр л битэр ялгарсан үзэснээр ялгарч байхгүй юу тийм ээ би нэг үзэснээр ялгараа салаад явъя гэдэг чинь шүү дээ тийм ээ тэгэхээр эрхчлөөний үзэл баримталтай хүн бол хувийн өмчийг дээдэлдэг хувийн өмчөд тулгуурласан тогтолцоотой болно тэр нь капиталист тогтолцоо гэдэг нэг лайн нөгөөх нь болохоор зэрэг эдгээр хураа хомын гэж шүү дээ одоо алтан гэрэл мэлий ярьж байгаа хууль мөл тийм ээ хураа Кейси үзэл ерөөс довчхондоо Кейсистүүд тэгээд Кейс бол зэвсгийн 8-аар хүмүүсийн хүн төрөлхтнийг тамалсан мамсан Кейсийн юу бол тодорхой шүү дээ Хайк Кейс хоёр ингээд бүр салдгүй найзууд байсан Хайк Фридрих Хайк хин Мейнард Кейс хоёр ч салдгүй найзууд байсан биндээ захаам хавчдаг байсан тэгээд бурууг нь олцраад Милсийн нөлөөгөөр Фридрих фон Милсийн нөлөөгөөр Людвиг фон Милсийн нөлөөгөөр Хайк чинь барууны өвчл рүү явахгүй юу. За ингээд хоёр найз салсан. Яг тэрнтэй адилхан л би Батулгаас үзүүлснээр салсан байхгүй юу. Батулга бол зүүнний өвчлөлтэй хүн байна. Би бол барууны өвчлөлтэй. Тийм ээ. Тэгэхээр энэ зүүнний өвчлөлтөд бол би шүүмжилж хэлж байна. Муулаад байгаа юм байгааг нь хэлж байна. Зүхээд байгаа биш. Зүгээр байлгаад байгаа хүмүүсийг гэж хэлж байна би тийм ээ. Тэгэхээр нөгөө чи бидэндээ шивтч нэлийн цуглал гурал дээр хэлсэн. Ялгарч хөөхтүүдийг гэдэг нь энэ багхгүй юу. Ингээд ялгарч санаа. Би яг энийг хэлж байгаа 42 гишүүнтэй барууны төв ингээд хотлоо яриад барууны төв гэж юусоо байхгүй. Барууны үзэлтэй 42 гишүүнтэй сөрөг хүчин гэдэг чинь том шүү дээ. Том байлгүй яах вэ? Нөгөө зүүнтүүд чинь жинхэнэ хямгацсан шүү дээ. Тийм ээ. Юун 14 мега наад чинь ийм боломжгүй гэдгийг хэлж байгаа шүү дээ. Ямар учраас гэдгийг нь хэлнэ шүү дээ. Мөнгө нь байхгүй те. Төрүүчийн одоо цэвэрлэх байгууламжийн мега төсөл яасан. Тэр хэрэгч юм уу? Хүсэн илэн бадцгаа. Нөгөө нэг нефттэй байсан төсөл шүү дээ. Нефт бил үү лээ. Тэг нефтийн үйлдвэр. Тэр хайцсан. Тэр байхгүй. Мөнгөтэй байсан тийм үү? Тэг одоо энэ дахны хаз амыг харалта. Тий. Дахин Улаанбаатар 2-3 мега төсөл нэртэй байх юм чинь. Мөнгөтэй байсан бүгд хамгийн гол. Тэгээд мега төсөл мөн. Тэг мега шүү дээ энэ чинь. Тэгээ 14 мега төсөл яаж нийлэх гээд байгаа юм? Тий. Биелэхгүй би нэг өстой эртгээ хэлчих. Энэ наач бүтэхгүй. За нэлээ хэдэн хүн шоронд явна энийг хийх. Одоо энэ мега төслөч үрдүн сэлбийн гол дор болсон хаан шүү дээ хаа. Тэрийг би хараагүй байна шүү дээ. Нэг тэ хан усаад байсан тийм үү? Тий. Эдгээр хашаа машаа хан маань барихтаа гөөмөн сайн маа хүмүүсийг мал гэж үздэг юм шүү. Тэгээд нэг юм баа та. Нөгөө нэг та тэгээ нэг хоёр лайнаар салгахгүй ярьсан шүү дээ. Тэр чинь энийг зөндөө ярьж байгаа. Энд ямар нэгэн хэрүүл уруу үзий ялт үүсэхгүй. Зүгээр л үзэснээр салчихна. Тэгээд баруун зүүнний үзлээ шүүмжлэн барууны үзэл ялаад ирэх юм бол хүмүүс өмчтэй болно. Өөртөө оролцоо байхгүй багш нь хязгаарлагдана. Өөртөөхөө амьдрна, хайц шүүлцгүй амьдрна. Сэргийлэхээр хамгаалагдана. Цагдаагаар дамжуулахдаггүй. 50 зүүнний үзэл цагдаагаар дамжуулан айлган сүрдүүлнэ. Барууны үзэл бол сэргийлэхээр хамгаална. Би цагдаа сэргийлэх хоёр үг хэлдэг шүү дээ. Цагдаа бол жандарм тийм үү? А сэргийлэх нь хамгаална тийм үү? Шүүх нь хараад тус байна. Одоо энэ прокурор чи одоо ингэж одоо юу гэнэ биднээс хүсэх юм юу байна? Бид нар яах ёстой биш. Тийм донгосгүй шүү дээ. Тэгээд тийм учраас барууны үзэл шүүх бол өөрийн биедээс хараад тус байна. Цагдаа сэргийлэх нь хараад тус байна тийм ээ. Ер нь төр хөндлөнгөөс оролцохыг хязгаарлана. Ерөөсөө шууд хэлсэн дээ. Хязгаарлана гэдэг үг ч тэнэг. Хязгаарлана зогсоо.
Ойлгож байна уу? Төрийн оролцоог зогсоон. Тэр оруулах юм даа оруулах. Хамгаалах юмаа хий. Эрхчлөө хувийн өмчийг хамгаалах юмаа хийгүүцээ. Дэмж биш шүү. Бид нар үнэн зүүнтэн гэдэг нь бүх хүмүүс бид нар хувийнхаа өмчийг дэмжинэ гэнэ. Дэмжүүлэл гай болно. Оролцвол гай болно. Тэр хувийн хвшлийн түншлэл гэнэ. Хувийн өмчийг дэмжиж байгаа гэнэ. Тэр хувийн хвшлийн дэмжлэл чинь авилгал зэцэглүүл гэсэн үг. Тэр хувийн хвшлийн түншлэл фашизм л болдог. Фашизм тийм. Ийм юм. Тэгээ би нэг юм яах гэж байна. Энэ нөгөө нэг эх оронгүй үзэл санаа хичжээ. За тэгээд мөнхөө эсгэлэн бичсэн байл да одоо улсын хурлын гишүүн 2 жилийн өмнө бичижсэн гэж тавьчих. Би тэгээд над дээр нэг найз маань явуулчих. Нөгөөтг нь сонирхоод зүгээр уншлаа. Тэгээд тэрнээс би лог мокг юу гэдэг юм учир замбраатай байдал тийм бол хүссэнгүй. Юу бичдэг гэсэн чинь эх оронгүй үзэл санаа гэдэг чинь бол неолибералистуудаа нэ. Нёг дүгнэхаач учир болж мэдхгүй. Тэгээд мөн хаана тэрийг дагаад явдаг. Тэгэл нэг тийм хүмүүсийг л эх оронгүй үзэл санаа. Та төрч юм бол одоо эх оронгүй үзэл санаатай хүмүүс байхгүй. Хувь хүний эрхийг хамгаалдаг хүмүүс ер нь бол эх оронгүй үзэл санаатай хүмүүс. Тэгээд би өөр улс төр судлаад өгсөн. Тэгээд мэдгүй надад эх оронгүй үзэл санаа гэж нэг уншсан ном дотор маань л мэрэгжлийн уншсан ном дотор маань л байдгүй. Тэгээд тийм одоо либертар үзэл бидний одоо ингээд юм эрхчлөөний үзэлтэй хүмүүс бол ер нь эх оронгүй үзэл санаатай юм гэдэг. Би эх оронгүй үзэл санааг тодорхойлох уу? Эх орон арга түмний нэр барьж байгаа энэ хүмүүс чинь жинхэнэ эх оронгүй үзэл санаа. Өөрсдийнх нь ярьж байгаа юм. Ойлгож байна уу? Эрхчлөө өмчийг хамгаална хичээл цаагаараа гударч байгаа гудрахыг л хэлнэ. Эдгээр бол жинхэнэ эх оронд өстэй. Эний чинь өөрсдөө би эх оронгүй үзэл санаа гэж нэрлэв. Эх оронч ард түмэн гэж нэг баг өмсчөөд тийм үү? Тэрний цаар хамаг бузар буртгаа хийдэг. Тийм үү? Тэгээ мөнгө юу гэнэ? Мөнгө хаана тийшээ явж идэх гэнэ эх оронгүй үзэл санаатай хүмүүс. Одоо тэгээд мөнгө хаана тийшээ явж идэх хүмүүс чи өөрсдөө. Тийм ээ? Мөнгө хаана тийшээ нэг баримтыг хэлэхүү. 27 тэрбум төгрөг эхнэр ханер дээр яадаг чинь юм бэлээ. Сайн хүн юм байна. Тийм. Тэг мөнгө хаана тийшээ явж байгаа. Тэгээд энэ төгрөг нурын орд дээр чинь оныгаа боллоо шүү дээ. Тийм 250 сая доллар шаардсан шүү. Ганбаатарын цогтаагаад байх юм. Тийм үү. За тэгээд төгрөг нурын тухай асуух гэхээр л одоо нэг гим хийц нохой байдیں۔ Тийм ээ. Эзэндээ хулгайгаар нэг хөвдөл цөвл аваад ятсан. Тэгээд тэр эзэн загнахаар зүгээр гөлдөгнөд авдаг нохой байдیں۔ шүү. Яг тэр л байгаа. Алтан гэрэл чинь ярьцлага өгсөн чинь юу гэлээ ярьцлага өгмөргүй гэж шүү. Ярьцлага өгмөргүй. Би өгөхгүй гэж. Би өгөхгүй. Би хэлээ шүү гэдэг яваад шүү. Уул нь хуучин сайтэнд маш тодорхой яриа өгсөн шүү. Уул нь норгостор амар тодорхой яриадсан шүү. Гүн адаглаа тэгээ шүүхийн шийдвэр гараагүй хад та нар би ч ярихгүй та нар ч ярихгүй гэдэг үг хэлэх хэрэгтэй шүү. Тэхгүй байгаа. Тэгсэн чинь норгийн хүүхдүүд те өөрөө гарч ирэл. Өөрөө мэдэгдэл хийгээд. Тийм. Хамгийн мэдэгдэл хийх хэрэгтэй гэсэн төгрөгнөрийн орд байхгүй. Өмчийн асуудал. Тийм ээ. Байгалийн одоо ард түмэн баялаг гэдэг үг. Байгалийн нөгөө нөөц мөчийн асуудал. Тийм. Энэ дахиад хэлье. Байгалийн баялаг гэдэг юм чинь хүн олборлоо, шин техник технологи оруулаад сая арилжаанд ороод ирэхээрээ баялаг болно. Тийм. Байгалийн газар дээр байгаа юм чинь түүхий, нөөц. Ийм хоёр ялгаа байх хэрэгтэй болохоос дээр нь юу ч босгоогүй юмыг байгалийн баялаг гэж ерөөсөө хийх болохгүй. Тэр хадгалагдаж байгаа нөөц юу лээ ямар эрдэсвүлээ ховор элемент гэх тэрий чинь тэр газрын ховор элемент алт малтыг чинь илрүүлэх ямар ямар технологиуд ямар машин байдгийг тэрийг уусвал эсэл дангижилт хуралдруулдаг хими ямар технологи тэгжвэж сая баялаг болно шүү дээ. Тэгэхээр манайх ийм нарийн юмнуудыг сайн мэдэхгүй бол мэддэг хүмүүсээс сонсоод явбал хэрэгтэй юм байна л да. Танай энэ баян онгорын чи яасан хүмүүс гэдэг. Одоо тэр цэнхэр ус цэрэн гэдэг нэг хүүхэн байна. Танай баян онгорын юм байна. Тэгсэн дорногод очоод дороомоор цагаан зэр хөөж аваад бахалдуулаад унгаагаад тэгээд амьд гаргаад 6 уушигтай байна гэдэг юм. Мөнхөөс нь ч бас танай баян онгорын үстэй юм яасан хүмүүс вэ? Баялагтай хайр тавсахгүй. Баялагтай хайр тавсыг баян онгор. За яа. Хорондоо хайртай, ардамдаа жигтэй хайр юмсыг
Баян хэлчих заяа. Тийм. Тэр 6 хоног мөч нэг амтнд байж болох юм уу даа үгүй юу? Тэр чинь бас баян хонгорд орчлоо одоо. Одоо яаж манай нутгийн нэр. Би бол одоо баян хонгор хамгийн муу хүн баггүй юу? Их оронч биш. Таны ч угаасаа хөдөлмөр чинь хүний үгүй амтнд байдаг 6 хоног голж хардггүй. Тийм муу баггүй би. Тийм муу хүн гэж ойлгосон ч байна л ер нь. Хөдөлмөрчтэй юунд мэдээ баян хонгор аймгийн бүтээлч хөдөлмөрчтэй мэдээ шилжүүлнэ гэдэг таны хэлсэн. Тэгээд тэр бүтээлч хөдөлмөрчдийн чинь нэрийг ингэж сайхан гаргаж ирсэн их орондоо хайртай төгрөг нуурмаар ордыг сайхан 250 сая доллараар их орондоо хайртай зардж байгаа. Их орны хайрлаа зарж байгаа шүү дээ. Тэр юм ойлголоо та нар. Их орны хайрлаа тонлоо тэргүүмээр ихнэрдээ хайрлаад ихнэрийг 27 тэрүүмээр яаж юм те. Их орноо хайрлаад мөнгө байшаглан тэжээч чинь. Их орноо хайрлаад 200 саяыг тэжээч чинь тийм үү? Баахан зүүнний хөгжлийн тэжээ өргөлгнүүдийг араасаа дагуулад явж байгаа тийм одоо хүн бол их оронч шүү дээ. Тийм ээ. Тэр чи баян хонгор байхгүй. Манай баян хонгорын сайхан 6 уушигтай юм бол тэр амтнд цуцаж өгөхгүй байхаа. Яг 300 морь домог байдیں۔ 300 морь. Тэр 300 морь гэдэг нь одоо хаашаа ч юмсэн хурдан мордон жороо мороо одоо баригдаж өгдөггүй давхаар ирсэн зогсож өгдөггүй тэр морь зэрэг 300 морь гэх тийм домог ярьдаг байсан та. 3 гэдэг нь одоо хаашаа уушгины 2 300 байх юм байна. Би хүүхэд байхдаа 300 морь сонсч ирсэн. Зүгээр тиймэрхүү маягаар 300 хурах ч юм уу тэгж ярил бас нэг хөөх тийм байд юм хагур нүд ингэж бодсон. Тэрнээс 6 уушиг мошигтай гэвэл наа чинь өстой зурд юм болно шүү дээ. Тэгээд тэрийг асуувал санагдав. Нэг хүн гоё хэлсэн байсан. Наа цэнхэр үсгий чинь хими аргаар наатгаж хийдгийг шүү дээ. Тэрийг язгачаас гэдэг. Наа чи хордоо шүү дээ. Тийм урааныг хорцоо гэсэн шүү дээ. Тийм ээ. Тэр наатгаж чинь ингээд хими аргаар яадаг шүү дээ. Тэгээд тийм дотортлын фашизм гэж цогцолцгий. Тэр нэг ярилцлагын масрах бүдүүлэг наад урааныг чамд уулгана гэж хэлсэн шүү дээ. Идүүлчин гэж хэлсэн. Чамд идүүлнэ. Энэ айхтар тийм фашист тийм чөтгөр санаа цолж байгаа байхгүй юу? Асуултаа шүү дээ тэр чөтгөр санаагснаас одоо юу гэдгийг энэ ална гэж сая чөтгөр санаагснаас ах энэ ганцоргийн гав гэж улсын хастаа таавын таньдагддаг шүү дээ. Тийм. Тэдний ч өөх чинь гавыг шууд хасцаг гав гэдэг ч хэлсэн шүү дээ. Би хэрэг хорт автар тусах юм бол хэнийг төрүүлж авах вэ? Хүмүүсийн нэрээ гэсэн байлаа шүү дээ. Тэгээ наа чи дотор нугаа чөтгөрл арзалаад шүү дээ. Тэгсэн чинь тэр доотлолтны манай Монгол эмэгтэйчүүд ямар амар юм бэ? Нададсан тийм бодол төрдгийг би хэдийн эмэгтэй хүндсэн хална гэл. Тэгэл нөгөө хэдэн ах нарын маань үүлийг дүүжлээ бүдөржийг алдыг сосроор нэг бодыг дааган болтыг дүүжлээ алдыг. Тийм байна уу? Тий. Доотлохын тэр комментлууд тэгэл нэг хэдэн ах нарын маань дүүжлж алыг шул хэлсэн. Одоо энэ их оронч чи ингэж хүнийг хорлож байгаа байхгүй. Тэгээд хэн нэг өвчтөй хүн байвал ахын шууд ороод тэгээд нөгөө талаар бидний өөдлөхгүй байгаа шалтгааныг тэр хэн хэлсэн. Кимэр Аяко гэж манай Эрдэнэтийн оюун гэж Эрдэнэтийн судлаач зохиолч ардын жүжигчний шавилтаа Кимэр Аяко гэж би сайн нэлээд дотн байсан. Тэр Аякотоос ойр зур байдаг. Тэр Аяко намайг Маседагийн сургуульд нэг удаа Токио хөгсөрт 2 удаа лекцэн сүлжсэн байхгүй юу? Тэгээ урлаг соёлын талаар нөгөө талаар нөгөө 19-р зууны 10 жах хотын талаар тэр яриа хэлчихсэн хүн байна. Тэр муухай монголыг бичсэн. Тийм байлаа. Тэр болов шүү дээ. Яг л бодиттой үндийг л хэлсэн байгаа шүүмжлэл хэлсэн. Тэрнээс Монголыг одоо зөвсөн дэвшлэр чинь Монголыг атайхан байгаасаа гэсэндээ л хэлж байгаа шүү дээ. Шүүмжлээд ямар тийм Монголыг сайхан байгаасаа гэсэн олон Япон хүн бий. Тэгээд тэр юу гэсэн гэвэл Монгол ус яагаад хөгжихгүй байгаа юм хөгжихгүй вэ гэвэл хөгжихгүй гэсэн шүү. Хөгжихгүй шүү. Хөгжихгүй байгаа юм бэ гэвэл Монгол хүн хөгжих ёс суртахууны үндэс байхгүй. Тийм байлаа шүү. Энэ шүү дээ. Тэгээд тэр нэг ёс суртахуунгүй юмнууд одоо ингээд энэ талбай малбай юм дээр их харагдах юм. Сошиал ертөнцид харагдах юм. Сая нэг хин гинүү нэг мундаг дэлхийн од ирвэ хин гинэ. Мэдгүй нэг гадаад нөхөр ирсэн байлаа. Нэг залуу юм гэсэн. Тэр бараан шин хүн ирлээ. Тэгсэн байлаа. Тэр ирж болно. Тийм ээ. Ирээд тэр өөрийнхөө сайн дураараа
хүмүүстэй уулзаад ингээд явж болно шүү дээ. Тийм. Тэрийг одоо хүмүүс ингээд нэг хачи мэрэд гэдгсэн мөлөө дахиад расизм явж байгаа байхгүй. Ялангуяа гадар. Тэр хүнч хинч хаад явж болно тийм үү? Тэгэхээр бидний сүргийн тогтолцоо харагдаад байгаа байхгүй. Залуу хөшөнгөө. Тэр нөгөө Чингис хааны музей нөгөө галтар сарын тэр гэднийг тэгсэн. Манайхаж бүр шавсан шүү дээ. Тэгсэн. Бүр зарим хөлөө хуглаад Улаанбаатар шүүдлээ явуулна. Ричард Гир ирэхэд тэгээгүй. Тийм. Ричард Гирийг ирэхэд мэдээгүй. Мэдсэн ч би нөгөөхөө мэдэхгүй байхгүй. Тэгэхээр манайхны ёс суртахуун гэж хэллээ шүү дээ би. Тэрнтэй адилхан толгой оюун санааны энэ ёс зүй бодол чинь байхгүй болсон байгаа байхгүй. Тэгээ сая тэр залуу хуулиараа дагаж гүйж ийн л да. Тэгжэл. Эхлээд өөрөө үнтэй байх хэрэгтэй шүү дээ хүн. Тэгэл ямарваа нэг юм шүтгэл юм дуусаа. Сосроо шүтэх буруу. Өөрөөр нэг хүнийг шүтнэ гэдэг чинь нөгөө дахин шүтгэх юм явчих واخгүй. Тий. Бахархаад шүтэх хоёрыг ойлгохгүй. Хүн хоёр ч ондоо юм байхгүй. Тэгээд орилогдоод тавилттай юм уу? Нэг найруулагч тавьчих юм уу? Тавьчих хаа. Би бодоод байгаа. Нөгөө нэг Англид манай бүжигчд очиод хатаа хааны талбай дээр бүжиглээд л тэр юун дотор хүртэл метрон дотор бүжигнэл байна л дээ. Тэгээ сая Японд очсон чинь одоо манай Японд ирэх юм байна. Метрон тэгж гайвлахгүй байгаа гэж хэлсэн. Японд тийм үжихгүй гэж шүү дээ. Хүний амгалан тайван байдал алдагдуулаад одоо тэр урлаг бол алдагдуулна гэж байх хэлээ зүгээр ихтэл дургуутсан гэж төвөг бол. Тэгээ төвөг болно гэж ер нь Японоч хүнд төвөг болохгүй боддог. Тэгэхээр тэр пропаганд сурчлагаа юм арай соёлтой хийгээсэй л гэж байгаа байхгүй. Сурчлага хэрэгтэй юм аа хүргэн тийм ээ. А тэр нь чаа ёс зүйтэй байх хэрэгтэй байхгүй тийм ээ. Тэгээд талбай дээр чи нэг хүүхэд нугас харин л хүзүүг хуулчих яа. Ангууч гэж одоо тэгэхээр чи өөрөө явахгүй зөөлгүй хүүхэд юм аа. Трагикомед байхгүй тэр бол одоо эмгэлтэй гэдэг. Тэгээд одоо инээлээ барьлаа гэдэг нөгөө амраа инээсэн чинь чи хүн шоож инээлээ гинэ. Инээдэм эндээс үүсдэг. Агуулга хэлбэр 2 зөрчлөөс инээдэм үүсдэг байхгүй юу? Тэр чи дууралтай юм шүү дээ. Инээхээс үүсв замх үүсдэг. Хүн унгаж инээ төрөв. Инээ төрөв. Тэгээ хайр байхгүй юу? Хүүхэд гүйж явал сүйдээ бетонтой сүү барьж бол ингээд очиж сүү насхад хүн инээдэг шүү дээ тийм ээ. Тэгээ агуулга хэлбэр 2 зөрчил чи инээдэм л дээ. Тэгэхээр манайханд тийм инээдэм юм их харагдаад байна. Бүр ингээд залуучууд хүртэл тийм байна. Аргагүй одоо фэн фанат байж болно. Тэр нь арай ондон ёс зүйтэй соёл тийм үү. Тэр хүний хөндлөж байгаа үнэхээр хөндлөх ёстой шүү дээ. Хөндлөж байгаа бол чи ямар харьцаа үүсхий. Тэгэл энэ театр маатар заатар ингээд жүжиг тавиад ингээд зүгээр л энгийн хүмүүсийн дунд орж ирэх чинь хүмүүс дагна шүү дээ. Тэгээд тэр нь дагаал театрын жүжиг тавиал бүх мөх нь барилдаал одоо энэ пропаганда юм байна тийм ээ. Тэртээ тэргүй манайхны тэгсэн тэгээгүй тэр залуу монголоор ингээд хөдөө яваал мал хожоор очиод явахт л дэлхийд эсрэгээр дэлхийд маш тэр соёлын ам авчирсан баг. Би бол тэгж л утсан. Мөнгөгүй юу гэж байхгүй. Энэ том одууд альва юмд ийм сурчлагын юмд орохдоо мөнгө авахгүй байна гэдэг бол ёстой тэр шуудлаа байхгүй тий. Жишээлбэл тэр залуутай одоо тэр ланжгал доорын дуучин нэгчүүд зөвлөд яах вэ? Одоо Каререс гэдэг дуучин байдаг доорын дуучин нөгөө хин Павароти Доминго Каререс дэлхийн 3 театр шүү дээ. Тэр Каререс Японд очиод нэг л удаагийн тоглолтод ганцхан удаагийн тоглолтод нэг дуу хоёр дуу болохдоо $50,000 авч байгаа юм. $50,000. Тэгэхээр чин тэр хүн тэрнээс тутгааргүй мөнгө авахар хэмжээний л нөхөр ирсэн л дээ. Энэ дэлхийн од байна лээ. Тийм 38 сая дагдаг. Маш том од байна лээ тий. Тэр одоо юугаараа чинь одоо сошиалын од болсон байна шүү дээ. Тийм байлаа. Тэр сошиалын ороо тэргээрээ мөнгө олоод одоо сулгаар болсон байна. Тэгээд тийм том нэр хүндтэй од хоосон зүгээр ингээл ингээд явна гэж байхгүй шүү дээ. Бүх юм тавилтаа харагдаж байгаа байхгүй юу? Тийм тавилтаа. Тэрнээс гадна өчигдөр бүх барилдлаа. Өчигдөр бүх барилдсан. Тэгсэн холбоог ч болсон 130 насны зориулаад хин ч одоо юу болж байна гэж бодсон. Би харсан. Тэнд яг 130 жилийн тэмдэглэх юм одоо тэмдэглэх юм баг бид нар хөгжлөд нэг юм амьдарч байгаа учраас тэрийг бойл гэж хэрэггүй тэгээд тэмдэглэх юм байна. Гэхдээ тэнд аваргууд байхгүй.
Тийм байлаа. Аваргууд яг цаанаас доош бол үзэгчд байхгүй. Заашгүй дээ. Үзэгчд байхгүй байхгүй. Тэгэхээр тэр чинь хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж штт. Тийм ээ. Зүгээр л үйлдэлээр илэрхийлж байгаа байхгүй. Тэрэн дээр нь тэглээ мэглэгээ бид нар яг тэгээд багчгүй. Тэгээд миний жоохон ивдүү болсон шүү. Миний ивдүү бүр хүрхээр баг би наатгаш харсан. Тэгээд тэр нөгөө хүмүүс ирэхгүй байгаа нь намайг жоохон тайвшруулж байгаа байхгүй. А нөгөө талаар би энэ хрич түүхийг мэдэн шүү. 126 хүн яалаа тий. Уг нь болвол 109 дон хийх ёсгүй зүйл. Тэгээд нэгэнтээ хийж байгаа бол одоо яг харсан чинь тийм болсон. А нөгөө талаар нөгөө чи энэ жиргснийг харсан нөгөө парламентын танк мань хоосон. Тий. Оюурд ганцаараа яриад. Тий, нэг 3 4 гишүүн сууцаа, 5 гишүүн сууцаа. Тэгээд хөтлөөд явах нэг битсэн шүү дээ. Тий. Тэгэхээр чинь их хурлын гишүүд одоо юм ухаараад эхэлж шүү дээ, тийм ээ. Алин болгоны одоо цааныг давраа ах бай. Одоо чи болноо л гэдгийг хэлж шүү дээ. Орж суухгүй байх гэдэг ч юм бол. Тийм ээ. 2 хүн биш шүү дээ. 5 гишүүн л. 5 гишүүн байсан. Одоо би 2 гэж харсан. Тэр хим хаанаас байсан хавцсан намаас байсан. Батнамаас 2 нэсэн. Батнаримт л гэдэг тэр нэг бацаан байж тэрмэр өдр байсан. Тэр чинь нэг юм асуугаад инээгээл өөрөө нөө. Дажи бүр ардсан намар байхгүй байх шүү дээ. Тийм шүү дээ. Ардын намар гараа ицсэн шүү. Бүр бөөн баярлах шүү дээ чинь. Угаашгүй бид нар өстө гараа ичиг гараа явах шүү. Бүгд ардсан намын нэгч өсч байхгүй шүү дээ. Тийм. Суудлаа. Хин хоёр байсан бэ? Мэдгүй 2 гишүүн л нэгтсэн. Тэрний олон хин мөнхөө эсгэлэнчил хүн хөтлөл дэмжиж амжилах юм гэсэн чинь тагуул байсан бод. Энэ үзэл санаа гараад ялгалчмаар байгаа юм. Тэгээд 4 сарын 27-ны нэг хийх ёстой бүгдөө хамтдаа мондомор тэгээд тааш та нарыг. Бид нар бол яг 427 тэг ингээд энэ тэнд юм хомбичээ жоохон сурталчилгадаад хүмүүст хүрээд ирэнгүүт эдгээр нэг тийм янз янзын ажил зохиод эхэлж байна. Гэхдээ яг үнэнд гүйцэгдэн лагва юм болно. Манай цэнд одоо бид нэг юм үзнэ гэдэгсэн тэрийг үзэж байгаа юм байна. Нэг байтгаа юм үзэх юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр би тэр Кэмеро Аякогийн үгээр өнөөдрийн яриаг дуусгахыг гэж бодож байна. За тэгээ. Монгол хөгжихгүй байгаа шалтгаан нь суртахууны хүнд хандлагын ёс зүйн одоо үндэс байхгүй. Хөгжих суртахууны үндэс байхгүй байхгүй. Тэр их ортой юм байна. Тэгээд сайн гэртнийг хүүхэн суудсан. Тэгээ бага Монгол дэлтэй юмнууд төрийн дуулд бололтно. Энэ пишэр гарлаа. За. Тэр одоо бас хаанхын ямар хатна гараад ирнэ. Тэр нэг олсууд чинь үргэлжлүүлж ханахгүй юм байна. Тэгэхээр энэ сэтгэлгээний гашлагаагаа гаргаж ажил явна да. Тэгээд өнөөдрийнхэн яриаг заргаа чи юм. Тэгээ за баярлалаа. Тэгээд дараач энэ 7 хоногийн 5 гарагт 21 цагаас бид хоёр өргөчлөөгөө өргөжлүүлэн ярьдгаар ярина. Тэгээд мэдлэхгүй сайхан сэтгэл тэнэгээс ах гэж ах. Үнэхээр нэг юм сэтгэлээ идэргээл нэг юм үг байх. Аюу зовлонтой. Сэтгэлээрээ. Тийм сэтгэлээрээ. За тэгээд тэгдгийг. Одоо ингээд манай намын доторч байлаа шүү дээ. Чи ингээд нэг тийм очиод нэг үг хэлээч гэдэг тэгэхээр зэрэг би чи заримдаа дохоо хийн штэ. Би цалин үнгүй байхгүй штэ гэхэд үгүй сахаа сэтгэлээ нэг арчилийнхаа төлөө гэх ийм хүмүүс яаж авах юм. Тэгээд сэтгэлээрээ байгаад бай та. Тий. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн лавын үргэлж өндөрлөө.